Би чамд хэлээ биз. Өчигдөр хичээлээд автгаж байхад үгэнд орохгүй л байсан. Хава яаяа л доо өвдөд байна штий. Одоо очиж хичээлээ хий. Мэдүүч. Үгүй би хиймээргүй байна. Юу гинэ? Алив явъя. Балдаг хартаа. Чихнээс нь ингэж тацаар угаад дэлдэн болчихсон юм байна штий. Бие махбодын шийтгэл нь үнэндээ хүчирхийллийн нэг хэлбэр юм. Хүүхдийг хүмүүжүүлэх зорилгоор ямар нэгэн өвдөлт, таагүй байдал үүсгэн биеийн хүчийг ашиглах нь үнэхээр буруу арга. Яг зөв. Бие махбодын шийтгэл нь хүүхдийг өөртөө итгэлгүй, аимхаа, үн цэнэ мэдэрдэггүй болгодог. Харин энэ тохиолдолд хүүхэдтэй хэрхэн хандах вэ? Миний хүү сая аавыгаа ангийнхныхаа эцэг эхчүүдийн дунд эвгүй байдалд орууллаа шүү. Хичээлээсээ хийсэн бол аав нь чамаараа илүү багархах байлаа. Харин одоо хоёулаа гэртээ очиж хамтдаа хичээлээ хийгээд маргааш ангийнхаа хүүхдүүдээс хамгийн мундаг нь байна шүү за. Би одоо хичээлээ маш сайн хийнэ. Бид өсвөрийн сэргийлэгч хүүхдээ хайрлая, хамгаалъя.